Орой минь үзэгчтэй танин мэдхүү мэдлэг мэдээлэл олгодог тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хэлж байна. Өнөөдөр надтай хамт Монголд мэдлэг мэдээлэл түгээж байгаа хамгийн том компани төлөөлөл Nefco компаниг гүйцэтгэсгээр гээ Буянбаатар маань оролцож байна. За орой минь. Орой минь. Хоёлоо өнөөдөр номын зах зээл, мэдлэгийн зах зээл тийм ээ. Энэ өргөн хүрээгээр ярилцсанаа ингээд танаас яриагаа эхлэе. За юуны төндөө урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд бас их содон сэдвэр одоо яриач гэж өрсөн учраас номтой холбоотой энэ одоо олон улсад болон Монголын номын зах зээл одоо тэдгэрийн борлуулалт ямар байдаг талаар бас ингээд санал солилцоход бас сонирхолтой санагдаж байна. За мэдлэгийн зах зээл гэдэг нь өөрөө маш том зах зээл тийм ээ. Маш их мэдээлэл, мэдлэг, ур чадвар, авьяас энэ бүхнийг бүтээгдэхүүн болгоод зах зээл дээр ингээд нийлүүлж идэг. Тэгээд дангаараа байхаас гадна маш олон бүтээгдэхүүнд бидний мэдлэг шингэж идэг. Тийм. Тэгэхээр одоо Монголын зах зээл ямар байна? Өнөөдөр мэдлэг хэр үнэлэгдэж байна? Нийгмийн хөгжил өөрөө хүний хөгжлөөс ихтэй тий. Тэгэхээр тухайн ард иргэдийн хүний хөгжил ямар байгаагаас одоо чанартай ажлын байр бий болох, нэмүүлдэг шингэсэн ажлын байр бий болох, за инновацлог бүтээгдэхүүн гаргах гэдэг юм ингээд холбоо хамаарал нь өндөр. За тэнтэй холбоотой ном бол яг хуу бас энэ мэдлэг мэдээллийг бас энгийнээр гэдэг юм уу те ямар нэгэн хүнээр заалахгүйгээр өөрийнхөө ур чадвар мэдлэгийг бас дээшлүүлж болох үс нэг одоо хэрэгсэл юм уу та гэж бас боддог. Одоо хамгийн уламжилт хэрэгсэл шүү дээ. Төлгөө хоо. Ном маань одоо тий. Тэгээ одоо ном их өөр болчих. Сонсдог номгээ гараад ирсэн байна. Тий? Үздэг номгээ гараад ирсэн байна. Энэ хөгжил манад яаж явагдаж байна? Олон улсад бол номын зах зээлийн 10-аас 15% нь л одоо одоогийнхаар бол нэг аудио ном e-book гэдэг нэслэн явж байгаа л да. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрээ бол ийм хандлагатай байгаа ч гэсэн манай Монголд бас нэг ийм л дүр зураг сүүлийн жилүүд харагдаж байгаа. Яг нөгөө ковидын үеэр бол яг нөгөө зах зээл хаалттай хязгаарлагдал байсан үед бол аудио сонсдог, уншдаг номнууд бол бас яхан хувь нэмэр одоо өндөр байсан бол одоо бол хэвийн төвшинлээ ер нь ажиглагдаж байгаа л да. Тэгээд олон улсад бол бас номын зах зээлээрээ тэргүүлдэг том эдийн засгийн өрнүүд байна л да. Одоо Америк байна, Хятад байна гэдэг юм уу. Тэгээ бас Азийн одоо орнууд ихэвчлэн номын зах зээл дээр бас нэлээд байдаг шүү. Тий. Одоо ном бол бидний мэдлэгийг нэмэгдүүлж байгаа, түгээж байгаа хамгийн том уламжлалт, үндсэн сувг. За, манай зах зээл бусад зах зээлтэй харьцуулахад одоо онцлог байна уу? Одоо нэмэгдэж байгаа сайн зүйл, харьцуулсан зүйлээр нь хэр гардггүй. Би сая хэлсэн Америкийн нэгдсэн улсад жишээлбэл хамгийн том зах зээлтэй дэлхийн том гүрэн шүү дээ. Их бол номын зах зээл бол одоо 30 тэрбум доллар гэдэг. Маш том 30 доллар. Одоо өөрөөр хэлбэл манай Монгол улсын үндэсний бүтээгдэхүүний дата юу явж штэ тий эдийн засаг явж. Манай жилд бүтээдэг нийт бүтээгдэхүүнийг зөвхөн номондор Америкт явж штэ тийм үү тий. Тэгэхээр яг одоо тэрнээс ч илүү бах. Манайх ч бараг 20 тэрбум доллар гэж гарсан баг шүү. Тэгэхээр хүн амд харьцуулаад эдийн засагт харьцуулахаар аах номын бие зах зээл бол нэг 0.1% тий байж харагдаж байгаа. Мөн дахиад нэг жишээ авахд бол Хятад бас тиймэрхүү харагдаж байгаа. Монголыг бол одоо номын зах зээл бол 50 тэрбум төгрөгийн жилийн эргэлттэй байгаа байхгүй. Тэрийг бас ингээд дотоодын нийт бүтээгдэхүүнд нь харилцуулаад хүн амд нэг харьцуулбал бас нэг ойролцоо 0.1% ажиглагдаж байгаа. Тэгэхээр бид нар бас одоо бусад орнуудтай харьцуулахад бас уйжих хэрэгцээ бас байна. Тэ? Тэгэхээр бас тийм хоцрогдсон юм бол бас байхгүй байгаа юм байна тийм ээ. Байна гэсэн ийм юу харагддгийг. За сүүлийн үед одоо энэ Amazon, Apple гэдэг одоо маш их тийм платформороо дамжуулаад ном уншдаг, худалдаалдаг зүйл бол их том дэлхийн зах зээл дээр гараад ирчлээ тий. Энэ хоёр нийлээд бараг жилдээ 10 гаруй тэрбум $10 одоо дэлхийн зах зээл дээр нийлүүлдэг гэж байна. Яг ийм төрлийн ном борлуулах үйл явц манад хэр өрнөж байгаа. Сүүлийн жилүүдэд яг ийм платформ бас хөгжөөд явж байна. Бас олон сувгаар за одоо хамгийн одоо сонгогддог сайн одоо амжилттай ойлгох жишээ болж явж байгаа бол ийм бүхэлтэй. Тэгээ сонсцог юм байна. Бас хэд хэдэн юм сувг гарч ирсэн юм. За. Тэгээ одоо бол яг хуу илүү одоо нөгөө зах зээлийн зарчмаараа төгөлдршаад илүү сайжраад өсөлтөө бол яваад байгаа юм байна тийм ээ. Тийм чинь бас өөрөө зардал өндөртөө. За одоо мэдээ зөвхөгч эрхийн дагуу хийгдсэн номыг
унших. За тэгээд түүнийг аудио хэлбэрт оруулаад түгээх гэдэг чинь өөрөө том бас зах зээл зардал яригдах учраас энэ чиглэл дээрээ бол одоо бас гайгүй болоод манайх явж байгаа л та тийм. За манайх бол одоо ингээд нөгөө орчуулга, дахин хэвлэлт оюуны эмчийн эрхийг нь аваад лицензийг аваад одоо гадны номуудыг манад гаргах явдал бол маш сайн байгаа тийм үү? Ер нь хангалттай сайн хийж байгаа. Эсвэргээр манахаас бүтээлүүд гадагшаа хэр гарч байгаа вэ? Одоо Монголын зохиолууд. Яг одоо ингээл зах зээл сайхан гоё өргөн нээлттэй болсон цаг үед бол тодорхой хэмжээнд зохиогч нараас өөрсдийнхөө номыг санал болгоод одоо хамгийн ойрхон намарт нэг жилд нэг болдог Бээжингийн номыг үзэсгэлэн очиод зохиогч нар бас өөрсдийнхөө номыг танилцуулж байна. За намар Франкфуртын үзэсгэлэн болж байна. Тэнд очиж бас манай Монголын паблишинг компаниуд өөрсдийнхөө бүтээл төрөлийг бас явж байгаа л да. Тэгээ хуучныг бодвол одоо нөгөө зохиогчтой харьцаж би тулж эрх авдаг байсан бол одоо орчин цаг бол хэвлэлийн газраар дамжуулагдаж номын эрх олгогддог болсон. Одоо бид нар ч гэсэн гадны олон зохиолчны номыг авахдаа тухайн хэвлэлийн газраас нь зохиогч эрхийн зөвшөөрлийг авдаг. Одоо Монголд ч хүртэл яг энэ одоо соёл дэвтрээ явж байгаа. Одоо өөрөөр хэлбэл нэг зохиогч өөрийнхөө номыг гаргаад түүнийгээ одоо өөрөө их бэлдээд, хэвлээд, редакц хийгээд тэгээд номын дэлгүүрийн түгээлт хийгээд ингээ явах одоо нөхцөл болцсон одоо баг болцсон. Бүх ажил нь шүү дээ. Одоо ч хөдөлмөрийн өөр болцсон. Түүний оронд зохиогчийн эрхийг өөрөө аваад саяны асуудаг шиг гадагшаага өөртөө эрхээ борлуулад зах зээлд оролцоод ингээ явах болцоо бүрдсэн. Илүү одоо боловсронгуй илүү тийм нөгөө одоо бидний эдийн засаг бизнесийн юу нь бол илүү сайжирч байгаа юм байна. Сайжирсан л гэсэн. Мөрийг барих байгаа тийм. За Япон улсын хүн амын 90% нь сар бүр нэгээс дээш ном уншдаг гэсэн юм судалгаа бас гарсан юм байна. Тэгэхээр энэ нь бол тэгээд нөгөө инновацийн индексээр дэлхийд үргэлж одоо эхний 20-д ордогт нөлөөлдөгч гэдэг юм уу? За манай дээр иймэрхүү юу гардаг одоо Монголын хүн ам ном одоогоор нэг иймэрхүү уншиж байна. Жилд нэг тэдэн ном зарагч байна. Одоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ном уншдаг хүмүүсийн тоо багасж байна, ихсэж байна, хэвэн байна ч гэдэг юм уу? Ийм статистик одоо гардаг уу? Танаа зах зээл дээр. Жилд бол нэг 2000 орчим төрлийн ном гардаг юм билээ. Тэгээд яг тоо ширхгээрээ бол нэг сая орчим гэдэг юм уу те хэвлэлийн нийт ширхгээрээ. За сая өмнө хэлсэн нэг зах зээл нэг 50 тэрбум орчим байгаад байгаа юм. За олон улсад бол яг ингээд Америк, Хятад, Япон бол нэг 5 6 дугаар байрны ордог юм бил эдийн засгаараа. Уншилтыг хэмждэг бас нэг өөр хэмжүүр байна. Тэр нь бол яг одоо нийт уншигчдыг тухайн улс орны уншигчдыг 12 сард хэдэн ном уншдаг вэ гэдэг тийм индексээр гаргадаг юм билээ. Тэгэхээр яг энэ индексээр бол манай бас Азийн орнууд байдгийг. Одоо энтгийг бас одоо 7 хоногт тэгээ яг нөгөө цагт нь хуахаар 7 хоногт нэг 10 цаг уншдаг энэ тэгээд тэгээ Япон энэ төр ч гэсэн бас өндөр. Манай энэ урагшаа яваад байгаа Филиппин, Хятад энэ төр ч бас уншилтынхаа индексээр их өндөр. Гайгүй. Манай монголчуудын хувьд бол бас чамлахааргүй цаг байдаг шүү. Саяны зах зээл чинь тодорхойлоо явчихж байгаа учраас эрэлт хэрэгцээ нь байж гэн унших одоо юу юм байна те хүсэлт нь байна. Тэгэхээр эндээ тааруулаад бол индекс нь бас нэлээд өндөр шүү. Сая ном хэвлэж чинь гэдэг чинь бас 3 сая хүнтэй усад бол том тоо шүү. Тийм. Гэхдээ яг саяны зах зээлд харьцуулах 0.1 хувьтай ингээ бусад орнтой харьцуулахад ойролцоо байна гэдэг чинь бас хэрэгцээ шаардлага байна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол одоо энэ ном унших энэ хэрэгцээ шаардлаганд тулгуурч хүмүүсийн бас энэ номын сонголт Монголд гэдэг юм уу. Тэр нь бас ингээд илүү хөгжөө явж байгаа. За. Бусад улс орнуудад энэ номын зах зээл одоо ном энэ мэдлэг бүтээдэг хүмүүст одоо татврын орчин ямар байдгийг манад ямар байгаа. Тэгээд манайч та эдийн засгч хүн мэдээ шүү. Бүх юм өндөр татвартай 10%-тэй тэгэл компани хөнөгчүүд бас сүүлийн үед мөнхийн татврын асуудал яриад эдийн засаг нөхцөлдөхөө хүртэл татврын давд нь өндөртэй. Одоо ингээд нөгөө би нэг номын худалдаан дээр утсан юм. Байнга л ярьж ин л та. Одоо нөгөө Сүхбаатарын талбай дээр гардаг. Тэгээ ном зарж исэн хүмүүс төр татврын байцаагч ирээд 10% яриа явж исэн байхгүй юу? Нөөтөө өгч гэнэ үү? Энэ хүн одоо нөөтөө төлж гэнэ үү гэдэг. Тэгэхээр одоо бусад улс орнд энэ ямар үедээ? Өмнөхөр энэ номоо дэмждэг юм уу? Сая нэг ах олон улсын югаар мэдээгээр гарч ирлээ. Тэгээд тэр нь болохоор хагас бичигдэн үндэстэн өнөө цагт бас бий болох гээд байна гэдэг. Тэр нь юу гэхээр орчин үеийн сошиал платформ хөгжсөн энэ цаг үед шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн үзэх дээр нь бол юу яадаг юм бэ? Одоо сошиалор бол ингээд сонсоо өнгөрчдөг. Одоо сонсдог ном зөндөө гарсан байна. Сонсдог ном зөндөө гарсан. Энэ агуулгаараа бол
энэ хэрэглээ нэг бичих чадвар болон зөв бичгийн дүрм тухайн одоо орныхоо их хилээ мартах юм хагас бичгтэн үндэстэн бий болох магадлал өндөр байна гэд. За яг энэ бодлогыг дэмжих үүднээс бол одоо их Британи улс 1973 оноос хойшхийн хэвлэмэл бүтээгдэхүүн ном эдгээр зүйл төр татварын нөтөнд жишээлбэл тик байдаг хгүй. Тэгээд яг энэ бодлогыг одоо Европын зарим орнууд дэмжиж, Норвег гэдэг юм уу дэмжиж явж байгаа. Тэгээд саяхан мэдээгээр одоо олон улсын судалгаагаар гээд ер нь бол энэ ном хэвлэл бүтээл нь өөрөө тухайн орны соёл боловсролыг дэмжих юм чухал ач холбогдолтой өөрөөр хэлбэл нөгөө өөрийнхөө тухайн орны их хилээ сайн мэдих суралцах зөв бичих дүрм суралцахын үүднээс энэ татварын чиглэлээр энийг дэмжиж төрөөс нь бас өгж байгаа л да. Тэгээ манайх бол яг зөв сонирхолтой сайн өнгөрсөн жилээс хаа зөв нөгөө нөхцөлийн газар баха одоо нөгөө татварын нэг үеийн буцаалт гэдэг нэг хууль хэрэгжиж байгаа татварын эрхийн хууль дээр тэр нь бол яг жихуу нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд одоо урлаг соёл спорт гэдэг юм уу тий энэ чиглэл рүү хөрөнгө оруулсан оролбол тэр татварын нэг үеийн буцаалтыг хөнгөлт үзүүлэх тийм явж байгаа. Одоо хараахан тэр нь бас ингээд 100% хэрэгжээд явж байгаагүй юм бас сайн мэдэхгүй байна. Спорт энтер дээр бол яваадах шиг байгаа. Тэгвэл бид нар бол энэ номын зах зээлээ ном одоо тэр мэдлэг бүтээж байгаа сегмент чи өөрөө бас тийм одоо том олон хүн биш шүү дээ. Маш их хөдөлмөрлөж байгаа. Маш цөөхөн тооны хүмүүс энэ номыг бүтээж байгаа. Номыг бүтээж түгэж бусдаа мэдлэг өгч. Тэгэхээр энэ хүмүүстэр бид нар бол бас бодиттой судалгаа хийх шаардлагатай байна тийм ээ. Бусд улс оронд бол энэ бол улс орны хөгжлийг иргэдийн хөвгний хөгжлийг одоо маш дэмжих бодлого явуулж шүү. Дэмжих бодлого явуулдаг юм байна. Тэгэхээр манайх бас энэ дээр анхаарч үзмээр юм байна тийм ээ. Зайлшгүй шаардлагатай. Одоо бид нар энэ нийгмийн энэ юу хөгжсөн энэ цаг үед одоо анхаарал төвлөрлийг маш ихээр сулруулж байна. Одоо ерөөсөө ингээм мэдээ юм уу унших айгу баг учраас ингээ гүйлгчдэг. Тэгээ одоо бид нар ярьдаг ш загсны 9 секунд гэдгс чи би саяхан нэг номноос ингээ мэдээлэл авахд хүний анхаарал төвлөрөл 8 секунд болсон байна гэж байгаа байхгүй. Аливаа зүйл төр тогтох. Тэгэхээр бидний энэ контент гэдэг юм уу ном гэдэг юм уу энэ зүйлүүд чи өөрөө бас ингээ орчин үеийн танин мэдхүү чиглэл рүү илүү юу болцсон. Анхаарал татхуйц хийх бүтээгдэхгүй бол бас өөрөө энэ нөгөө орчин цагийн хүмүүст нийцэхгүй болчиход байгаа. Тэгэхээр ингээд одооны номнууд ч хүртэл яг энэ лүгэ баримтлаад эхний одоо аль болох одоо урт нуршсан биш энгийн зурагта танин мэдхүүн чиглэл рүү авах үз. Ийм төлөвлөлт рүү бас шилжээд яваад байгаа. Ном бол нөгөө хүний бүх чадварыг л одоо дэмждэг ийм зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь илүү сонсдог зүгээр ингээд хардаг ном болоод хүрээд байвал нөгөө бусад хувийн чадрууд маань бас багасхан тийм ээ. Тэгэлгүй сул тал нь байна шүү дээ. Тэр нь бол саяны хэлээд байгаа одоо их хилийнхаа үндсэн дүрм бичиг соёл дээр алдаа дутагдал гарч ийн. За ингээд нөгөө нэг анхаарал төвлөрөх юм бас алдагдчихээн. Ер нь ном чинь өөрөө бид нэр ингээд янз янзаар л хилдэг шүү дээ. Ингээд ертөнцийг хардаг цонх одоо юу гэдгийг ингээд гой гоёор бас л хилдэг. Гэхдээ номын гол чухал зүйл бол өөрөө айгуу тийм яг өөртөө тухайн цагийг бий болох төвлөрж чадах тэр дадлыг л үүсгдэг тийм л. Гайхалтай эрдэм мэдлэгийн хэрэгсэлтэй. Тэгээ хувь хүний хөгжилт ном маш өндөр үр гүйцэтгэл гэж бидний баг багт маш их ярьдаг байсан. Та бүхэн яг ингээ номын зах зээл дээр маш олон жил ажиллаж байгаа хамгийн туршлагатай хүмүүс тийм ээ. Энэ өнцгөөс харахад бол одоо яг сүүлийн үеийн залуучууд яг энэ цаасан ном унших байдал ер нь хэр байна. Ер нь бол нэмэгдээл байгаа. Нэмэгдээл байгаа. Энэ зах зээл дээр л үндэслээ бид нар явж байгаа шүү. Тэгэхээр номын зах зээл бол залуучууд гэхээсээ илүү ер нь бол бүгдээрээ хэрэгцээний нэмэгдэх шаардлага нь явж байгаа. За яг сүүлийн үед таны яриад байгаа аудио ном сонсдог ном илүү болж чинь. За тэр зах зээл нь илүү болоод энэ багасч чинь гэдэг ч юм уу тийм яриа явдаг хэдиж бодит юм дээрээ бол мэдээ тодорхойд хэрэглэгчнэр байгаа. Тэгэхээр энэ зах зээл бол илүү ингээл хоёр талтай хослол явж байгаа. 2000 олон улсын судалгаа биелээ зүгээр 2035 он гэхэд дэлхийн нийтийн аудио номны зах зээл нэг 20-25% та болох чиг хандлага байна гэж харж байгаа. Тэгэхээр ойрын жилүүдэд бол энэ тогтмол ажиглагдаж байгаа. Яг хүмүүс ингээд одоо номыг уншичаад тэрүүгээрээ одоо өөр одоо подкаст ч юм уу хийгээд ингээд нэг хүмүүст
товчилж ойлгуулж байгаа тийм зүйл маш их ажиглагддаг. За зарим компаниуд бол ингээд цаасан ном, аудио ном тийм ээ. За мөн товч тайлбар зарим зүйлийг ингээд тайлбарлсан видео маягт ийм багц маягийн борлуулалт бас нэлээд бий болцсон байна тийм ээ. Тэглэгээ яг тэрэнд одоо яг нөгөө бидний л нөгөө саяны захим хэрэглээ хөгжсөнтэй холбоотой номыг одоо илүү маркетингийн чиглэлээр нь өөрт нь ямар илүү сонирхолтой байдлаар танилцуулж болох уу? За эсвэл одоо зарим зорилттой хүмүүст нь энэ номны агуулгыг яаж товчоор гоё ойлгуулж чадах уу? Тэ? Тэр нь өөрсдөд нь ямар хэрэгцээ шаардлага бий болж чадах уу гэдэг талаас нь иймэрхүү юугаа ашиглаад явж байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө яг ингээд бидний яг орчин цагт хэрэгцээ шаардлагад бий болсон техник хэрэгслэрэл хурж байгаа нэг хэлбэр гэж бодож болно. Танай компани зүгээс гэдэг ч юм уу тий одоо энэ хэвлэлийн газруудаас номын сангуудтай ер нь яаж хамтарч ажилладаг? Одоо манай улсын бодлогч гэдэг юм уу аймаг болгон нэг номын сантай, сум болгон нэг номын сантай. За магадгүй соёлын төвгээд сумд бараг 2 номын сан байгаа. За очиод үзвэл бас хэрэгцээ шаардлагад нийцсэн ном байна уу гэвэл нэлээд сул дутагдaltaй тал байгаа. Тухайн одоо орон нутгийн одоо төсөв мөнгөөр хичнээн юу тавьж хангамж авдаг нь бас одоо хэлэхэд бас нэлээд тийм бас өрөвдмөр тийм төсөв хөнгөтэй байдаг. Номны хувьд бол айгүй шаардлага ном их байдаг. За одоо сүүлийн үед яг номын баяр ингээд болоод хэвлэл нийтлэг зохиолч нар бас ингээд номоо бас тухайн цаг үед нийцүүлсэн, баярт нийцүүлсэн ингээд юу үсгээд фонд хямдрал энэ төр үсгээд ингээд фонд бий болоод худалдаах нөхцөлийг хангаж байгаа. Биднэрийнх бол яг одоо ерхий боловсролын сургуулиуд гэдэг юм уу, сургалтын програмд гэдэг юм чи мэдлэгчийн өөрөө тийм хурдан бий болдог зүйл биш. Янз янзын одоо Magic Box гэдэг юм уу, мянган ном хөтөлбөр гэдэг юм уу, номыг одоо номын сангад уншаад түүнийгээ одоо ингэж өргөд дэлгэрүүлж номын унших хэрэгцээг бий болгох үүдээс ажлууд хийгээ явж байгаа. Тэрний нэг нь бол ингээд мянган ном гэх бас нэг хөтөлбөр манай Nepco Kids компани бас хийгээд ингээд явж байгаа л та. Тэгээд яг эн чинь ингээд явж байгаа л бидний ярьдаг төрийн институтээр очиж гацдаг янз янзын одоо бодлого шийдвэрээр нь зогсдог асуудал байдаг. Тэр нь ядгүй гэхээр манайх яг айгүй энгийнээр харцдаг. За энэ хизээ үр дүнг өгөх юм бэ? Энэ төсөл хизээ үр дүнг өгөх юм. Тэ? Энэ ном хизээ уншиж дадал бий болох юм. Эндээс хин одоо хизээ юм үр дүнтэй хүмүүс гарч ирхийгээд айгүй богино хугацаанд юм шаарддаг. Гэтэл чи бид нар мэдэн шүү дээ. Одоо 10 жилийн сургууль чинь бүхэл 12 жилийн хугацаанд хүн мэдлэг боловсролоо эзэмшээд дараа ихтэй сургууль 4 жил сураад тэгээд амьдралтыг хүн бэлтгэж байгаа шүү дээ. Боловсон хүчин бэлтгэж байгаа. Тэгэхээр манайх яг нэг улс төрийн циклтэй төстэй агуулгаар боддог. За наадах төсөл чинь 1 жилийн дотор үр дүнг өгөхгүй бол ирэхгүй. Тэгэл Маш богино хугацаа шаарддаг. Гэтэл чинь хүний эрдэм боловсрол гэдэг зүйл чинь юм системтэй, хөтөлбөртэй явдаг. Бас чамгүй баггүй хугацаа шаарддаг. Ийм одоо салбаралтай. Тэгээд энэ агуулгаар бол бид нэр илүү одоо ялангуяа ерхий боловсролын сургуулийг яаж номыг санжуулж номын агуулгын хүрээнд бий болох уу? Тэр дундаа орчин цагийн тань мэдэх үү? Хүний хүлээж авах чадварт нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг яаж болох уу чиглэлээр нэлээ олон санал хамтрал хийгээл явж байгаа л да. Тий. Одоо бид нэр ингээд за нэг цамц хэрэг боллоо. Эсвэл нэг гутал хэрэг боллоо гэхэд сумаас тий эсвэл одоо Улаанбаатар хотын хамгийн захын хороолоос захиалахад маш урт хугацаанд одоо авчиж байна онлайнаар. Хүргэлтээр чадж байна. За ном маань ийм болж байгаа юу? Энэ лөө таавах явж байгаа юу? Гуйлгүй ах уу тий. Одоо жирнэрөөсөө багийн төв дээр байгаа нэг одоо малчин өргөч хүртэл намаа захиалаад авчих болцоотой байна. Саяны хэлдгээр одоо энэ ухаалаг платформоор сонсож болж байна. Тэ? Одоо өөрийнхөө ухаалаг гаргууц технологиг ашиглаж сонсож болж байна. Хүргэлтээр захиалаа авч болж байна. Номын одоо компаниуд бүгдээрээ онлайн зах зээлүүдийг бий болгоцсон байж байна. Сайт руу нэвтрээд авч байна. Одоо Facebook, Twitter-ээр ингээ бүх мэдээлэл илүү сайн явж штт. Одоо ер нь тэгээд хүний ч нэг юм таван таашаал байдаг штт. Одоо бүтээлч ажиллаас нэг байж гин тий хүн хоорондын харилцаа байж амралт байж гин урлаг байж гин. Тэгэхээр бид нар ингээд урлаг талтай энэ номын хэрэгцээ бий болж байгаа. Тэгэхээр одоо багийн төвд хол уулт байгаа малчин хүртэл олон нийтэд харилцаж чадчих ш тэнд юм хүний харилцаанд өсөх таашаал авч чадж байгаа байхгүй.
Тэрнтэй ижилхэн номыг мөн ингээ урлаг талаас нь аваад уншаад Одоо өөрийнхөө хэрэгцээг хангаад болж байгаа. Хаанаас ч одоо онлайнаар захиалаад хүргэлтээр авах бололцоо бол үүссэн юм байна тийм ээ. Болцоо үүсдэг. Тэрний одоо юу болоод хүргэлтийн компаниуд тэдний ч хүртэл илүү хөгжиж явцсан. Одоо аль ч аймаг сум руу Монгол шуудан гэдэг юм уу өсөж салбараар хөгжиж штт. Залуучууд маш их байдаг штэ. Тэгээд ялангуяа сумаа өөрийнхөө сургуулийг тийм ээ. Одоо номын фондын сайжруулыг нэмэгдүүлээ гэдэг ийм сайн дурын ажил хийдэг залуучууд маш их байдаг. За хавар намар болгон энэ номын одоо хандив аян өрнөдөг штэ. Энд та бүхэн одоо тодорхой хэмжээний хямдрал тийм мөн одоо номын нэр төрөл тийм үү санал болгодог уу? Болголгүй яах вэ? Байнгын штэ. Одоо ийм номонд ийм хандивын номын санд байжилтанд туслаач дэмжлэг өссөн хүмүүс маш их байдаг. Тэгээд бид нар бас компанийнхаа бололцоодынхаа хэмжээнд уншигчдынхаа одоо мэдлэг мэдээллийг хангах хүрээндээ бол бас тодорхой ажлуудыг дэмжээл явуулдаг. За өнөөдөр бит хоёр ингээд мэдлэгийн зах зээл нэгдүгээр тийм ээ. Түүнд одоо ном. За номын зах зээл. Монголд бид нар ном унших, номны хэрэглээ ямар байгаа юм тийм ээ. За цаашдаа бас бид нар ном илүү унших, олж авах бололцоо ямар байгаа ингээд нэлээ өргөн хүрээнд ярилцлаа. Яг нь энэ чиглэл өөрийнхөө салбарын чиглэлээр бас ингээд номын зах зээл, олон улсад ямар байдгийг, Монголд ямар шүү байдгийг бас энэ мэдээллийг авснараа бас уншигчд олон бас эндээс одоо өөрсдийнхөө үндэстнийхээ номын хэрэглээний соёлыг бас мэдэж аваасаа гэж хүсэж байна. Тэ энэ агуулгаар тэгээ ярилцсанд бас таатай байна. Тэгээ ер нь эцэст нь хэлэхэд яг уншдаггүй хүн гэж байдаггүй гэж одоо бүр тийм теорем байгаа шүү дээ. Тэгээ манайхан болохоор би ерөөсөө ном уншдаггүй гэж ярьдаг. Тэр бол ерөөсөө тийм биш. Та өсөг бичиг үсэг мэддэг л бол ном уншдаг. Өдөр тутам сошиал, фейсбુક, гадаа реклам, телевизээр өдөр тутам хүн 20,000 үгтэй толдог. 20,000 үг хүн өдөр тутам уншиж байдаг. Тэгэхээр та бол уншигч юм аа гэж. Тэгэхээр энэ уншигчийн юу болохоор та нар бүгдээрээ уншигч шүү. Тэгээ яг юу байдаг л та нэг бүлгүүд байдаг л та анхаас суралцагч унших, судлаа унших, задлаа унших гэдэг ингэ байдаг. Та бүхэн бүгдээрээ одоо анхаас суралцагч уншигч бүгдээрээ мөн шүү л гэдгийг би. Одоо тэгээд төвшнгөө бас ахиулъя тийм. Төвшнгөө ахиулаа. Өөрийнхөө төвшин мэдхэд альва зүйл бүх юм төвшин дээр байдаг шүү. Бид нар чи өдөр тутам юм уншаал явж байгаа. Самбар уншиж जैन, сонио уншиж जैन, телевизээр гарч байгаа, богино гарчиг уншиж जैन, сошиал дээр юм уншиж जैन тийм ээ. Тэгээд альва зүйл яг ингээд төвшнгөө өөрөө мэдхэн чухал. Ажил мэргэжлийн хувьд ч тэр бичиг үсэх чадварын хувьд ч тэр би яг ямар хэмжээнд байгаа гэдгийг эхлэн мэднэ тий. Одоо бүх л зүйл дээр. Чи хүний идэх уух хүртэл өөрийнхөө төвшин мэдээд байгаа шүү дээ. Бид хэдэн цагт одоо хоолунд өдрийн цайндаа орноо. Орой тэгнэ гэдэг тий. Энтэй ижилхэн төвшин өөрийнхөө унших төвшин тодорхойлсон хүмүүс бол тэн дээр өдөр тутмын баг зэргийн агц дадал хийгээд байвал унших болцоод барьдаг. Тэгээд нийтээрээ сайхан соён гэгэрсэн чадaltaй ус болцгоё. За өнөөдөр номын зах зээл, мэдлэгийн зах зээлээр маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Уншихаа болвол сэтгэхээ болно гэж бас мэргэн үг байдаг. Тэгээ энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн бүр гарагт дахин уулзцгаая. Баярлалаа.